Цоцхон өрх мөндөд үзэгчтэй малчтын эрүүл мэнд нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар эхэлж байна. Энэ удаагийн дугаарт элэгний өвчлөлийн талаарх мэдээллийг үзэгч та бүхэнд хүргэх гэж байна. Тэгэхээр энэ удаагийн дугаарт маань малчин оюун ихчийг урьж оролцуулж байна. Танд юуны өмнө энэ өдрийн мэндийг хүргье. Баярлалаа. Та бүхэнд ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. За, малчин телевиз цахиур төмөр компаниас малчтынхаа эрүүл мэндэд анхаарад тийм ээ. Хотонд нь эрүүл мэндийн үзлэг онцлогоо хийж зөвлөмжийг өгч яваамаа. Тэгээд та бүхэнд бүгдэнд чинь баярлалаа. Энэ гэрт ирж эмчилгээ зөвлөгөө өгсөнд маш их баярлж байна. Бид энэ удаагийнхаа дугаарт цахиур төмөр компани эмч уянгийг урьж оролцуулж байгаа. Тэгэхээр та бас тийм ээ танд бас өөрт хэрэгтэй мэдээлэл зөвлөгөө өгөх болно. За өнөөдөр ингээд бид бүхэн элэгний өвч болон түүний шалтгаан, нөлөөлөх хүчин зүйл, за түүний хүндрэлүүдийн талаар ярилцах болно. За ингээд би оюун хичээсээ нэг асуулт асууя гэж бодож байна. За та ер нь одоо ингээд элэг хамгаалах юм одоо хэрэглэе гэж боддгоо, ер нь элгээ хамгаалах гэж боддгоо, элэг ер нь бидний биед ямар одоо хэрэгтэй, ямар үүрэг гүйцэтгэдэг хэрэгтэй юм болоо та зөвхөн өөрийнхөө бодлоо бидэнтэй хаваалцаач. За энэ элэг гэдэг чинь одоо бидний хамгийн хэрэгтэй юу штэ эрхтэн штэ. Тэгээд одоо элгээ хамгаалахыг болдгоо яах вэ би. Тийм тэгээд элгээ хамгаалахад ямар юм хэрэгтэй байдгийг тэр эднэрийг л та нараас л зөвлөгөө авах санаатай л байна. За юуны өмнө яг би танд болон үзэгчтэй элэг гэж яг юу юм, ямар үүрэг гүйцэтгэдэг, яагаад чухал эрхтэй. За үүний одоо элэгний өвчлөлийн шалтгаанууд нь юу болоод байгаа юм, ямар зүйл одоо бидэнд мэддэхгүйгээр элэг гэмтэж одоо маш олон шалтгаан нөлөөлөх хүчин зүйл байдаг. Эднэрийн талаар одоо товч өгөөд дэлгэрэнгүй мэдээллүүдийг бас өгье. За элэг бол бидний одоо хэвлийн баруун дээд хэсэг байрладаг 1200-аас 1400 грамм одоо жинтэй болчирхаалаг бүтэцтэй юм эрхтэн байгаа. За элэгний үүргийн хувьд болохоор бие махбодыг хоргоожуулах. За инхээр нөгөө бидний идэж явж байгаа хоол, хүнс, за мөн дээрээс нь эмээн бодис, за мөн арх согтруулах ундаа, за бидний амьсгалж байгаа агаар, эргэн тойронд байгаа одоо нөлөөлөх хүчин зүйлүүд байна. За мөн бидний одоо арьсан дээр тусж байгаа бүхэн арьсаар дамжиж цуснд ордог. Энэ цус маань илгээр дамжиж шүүгдээд бие махбод одоо хоргоожиж хэвийн одоо бидний гэрүүл байлгадаг гэсэн үг. Энэ бүх үүргийг одоо элэг маань гүйцэтгэж байдаг гэсэн үг. За дараачийн үүрэг нь бол бие махбодод одоо хэрэгтэй эрдэс бодис амин дэмийг элэг маань нөөцлөх үүргийг гүйцэтгэж байдаг. Одоо үүнд бол ус тосон болон усан дуустдаг амин дэмүүдийг нөөцлж байдаг. За мөн дээрээс нь бие махбодыг цэвэрлж байдаг, хоргоожуулах үүргийг гүйцэтгэж байдаг. За мөн дээрээс нь бидний эзэн хоол хүнсийг уурга болгоно илгэжүүлээд одоо булчинд нөөцлөөд таны булчин хөдөлгөөн хийхэд нь тусалж яадаг. Ийм чухал үүрэг гүйцэтгэж. За мөн дээрээс нь элгийг бол хүний биеийн төв лаборатори гэж нэрлэдэг тийм. Тэгэхээр энэ маань нөгөө талаараа хоргоожуулах үйл ажиллагаатай холбоотой. За мөн дээрээс нь одоо бие махбодод 500 гаруй төрлийн одоо урвал явагдчихдаг. Энэ бүхэнд одоо элэг маань ферментийн ялгаруулах, ферментийн одоо үүрэг гүйцэтгэж байдаг юм үүрэгтэй эрхтэн байгаа. За элэг маань одоо юунаас болоо гэмтээд байна вэ? Нөлөөлөх хүчин зүйлүүд нь юу байна вэ гэдэг талаар яриа тий. За элийг гэмтээдэг хүчин зүйлүүд бол хамгийн ихэнд нь БЦ вирусын халдваруудаа. За ялангуяа манай одоо ард ирээдийн дунд шаралж ийсэн, за мөн дээрээс нь бага ахуйдаа шаралж ийсэн, за дээрээс нь БЦ вирусын халдвар авч ийсэн гэсэн ийм хүмүүс нэлээх байдаг. За тэгэхээр энэ бол нөгөө элэгний өвчлөл үүсэх, үүнээс бол балаа элэгний одоо хавдар, хатуурал, үүнээс одоо шалтгаалсан нас баралтын түгээмэл шалтгаануудын нэг болж байдаг. За мөн дээрээс нь ялангуяа эрэгтэй хүмүүсийн арх согтруулах ундаа нэг хэрэглээ өндөр байх, за хэтрүүлэн хэрэглэх нь бас элэгний өвчлөлийг одоо үүсгэх түгээмэл нэг шалтгаан болж өгч байдаг. За мөн дээрээс нь эмийн хэрэглээ. За ялангуяа 50-аас дээш насны хүмүүс бол нөгөө нэг олон юм уух тохиолдлууд байдаг. За мөн дээрээс нь удаан хугацаагаар одоо тогтмол юм ууж хэрэлдэг. Хамгийн наазах нь гэхэд артерийн даралт бууруулах юмуд байж байдаг тийм. Тэрийг бол насан туршдаа ууж хэрэглэнэ. Тэр маань л нөгөө нэг илгээр дамжиж хоргоожж байгаа учраас удаан хугацаагаар хэрэглээд ирэхээр элэг хордуулах үйлчилгээ үзүүлдэг. За ялангуяа элэг хордуулах үйлчилгээ гэхээр сүрээгийн юмнууд байж байдаг. За тэгэхээр сүрээгийн юм ууж байгаа тохиолдолд заавал элэг хамгаалах хэмээн бэлтгэлийг
тогтмол ууж хэрэглэж авах хэрэгтэй. Ууж эхэлсэн өдрөөс ууж дуусах өдөр хүртэл хэрэглэж авах хэрэгтэй. За мөн дээрэс нь антибиотикийн хэрэглээ тий. Антибиотикийг удаан хугацаагаар ууж байгаа тохиолдолд элийг хамгаалах юм бэлтгэлийг тогтмол хэрэглэж авах хэрэгтэй. За ялангуяа Улаанбаатар хотын хувьд бол нөгөө агаарын бохирдол гэдэг. За хөдөө орон нутагт тэр нь арай бага, цэвэр агаартай учраас тэрнээс шалтгаалсан юм нь бол арай бага байдаг. За мөн дээрэс нь ажил нөхцөл, ажлын байрны одоо хортоо нөлөө ялангуяа нөгөө нэг одоо хими лабораторид ажилладаг. За мөн дээрэс нь алт мөний дархнууд энэ төр гээд мөнгөөс эднэр нь агаарт одоо уушаад бидний амьсгалаар дамжиж, илгээр дамжиж одоо хоргууж ихтэй зарим тохиолдолд бол илгийг гэмтэж идэг. Ийм шалтгааны бол бас бол элэг гэмтэж өвчлөх одоо нэг юу нь болж байдаг. Хүчин зүйл нь болж байдаг. За ингээ элэгний өвчлөл дундаа аваад үзэх юм бол одоо элэгний хурц болон архаг өөрчлөлт бол нэлийн түгээмэл байдаг. Үүн шалтгаанд нь БЦ вирусын халдвар, за үүнээс улбалсан, за элэгний хатуурал зэрэг нь бол байж байдаг. За үүний дараагаар бол элэгний өөхлөлт гэдэг зүйл бол ард иргэдийн нэлийн түгээмэл байдаг. За энэ нь болохоор яг уу гэхээр тухайн хүнд ерөөсөө зовир мэдэгддэггүй. Одоо бусад нэг эрэгтний зовир үж шууд ингээд зовир өчтдөггүй. Ер нь ингээ хүмүүс ярьдаг штэ элэг чинь дүлэн эрэгт ингээд байдаг те. Тэр маань ерөөдөө антамын бүтэц юутай холбоотой гэсэн. Элэг маань ерөөдөө энэ зурган дээр одоо ингээ харуулъя л да. Ийм одоо цулаг бүтэцтэй эрэгтэн байгаа. Энэ дотроо мэдрэлийн ис агуулдаггүй. Тэгэхээр янз бүрийн одоо өрөвсөл энэ төр болооч юм уу нөгөө нэг одоо гэмтээд хүчин зүйлийн улмаас ингээд өөрчлөлт нь ороод ирэхээр хэмжээгээрээ томроод өрөвсөд ирэхээр гаднах одоо бүрхүүл хайлц гэж байдаг. Энэ бүрхүүл хайлц цочирсонтой одоо хөвлийн дээд, баруун дээд хэсэгт одоо унжирч өвдөг, хатгуулах цавир илэрдэг гэсэн. За энэ дээр бол элэгний бүтцүүдийг харуулж өгсөн байна. За энэ дээр нь бол эхний хэсэгт нь улаан, хүрэн өнгөтэй цулаг бүтцтэй эрүүл элэг маань харагдаж байна. За энэ доотлын хэсэгт нь бол нөгөө эсийн бүтцэнд нь төвшөнд нь аваад үтсэн байгаа. За цусны судчууд элэгний гурвал гэж бүтэц байдаг. Энэ гурванд хэвэн харагдаж байна. За дараагийн зураг маань элэгний өөхлөлт гэж зураг харагдаж байна. За энэ дээр бол нөгөө өөхөлсөн элэг маань ийм шаргал бүтцтэй хэмжээгээр нэлийн томорсон ингэж харагдах нэ. За энэ дараагийн нөгөө эсийн төвшөнд нь аваад цэнгүүд өөх нь туслууд нь одоо элэгний эсийг шахаж байрлсан бүтцийг алдагдуулсан юм бүтцтэй харагдаж байна. За одоо сүүлийн хэсэг бол элэгний хатуурал гэж байгаа. Элэгний хатуурал маань элэгний нөгөө хурц болон архаг өрөөсөл маань удаан хугацаагаар яваад тухайн хүн маань арга хэмжээ авахгүй эмчилгээ удсан тохиолдолд элэгний хатуурал буюу элэгний эрүүл эдэс маань холбогчд буюу сорвоор одоо сорвжиж элэгний хатуурал болдог гэсэн үг. Энэ одоо хатуурсан хэсгийн эсийн бүтэц харагдаж байна. Тэгэхээр энэ хатуурсан хэсэг маань одоо нөгөө нэг элэгний одоо үйл ажиллагааг явуулж чадахгүй болоод ирж байгаа гэсэн. Хоргоожуулах, цэвэрлэх, нийлүүлэх, одоо нийлэгжүүлэх, хувиргах үйл ажиллагаа нь алдагдаад ирж байгаа гэсэн үг. Энэ дээр ерөөхдөө ингээд харагдаж байна. За тэгээд элэг өөхлөлтийн одоо бас шалтгаанууд юу вэ гэдэг хүмүүс тэгдэг те. Нөгөө яхаа таруулаад үзүүлсэн чи элэг өөхөлдсөн байна. Энэ одоо шалтгаан нь юу вэ гэдэг тэгээд байдаг. За элэг өөхлөлтийн шалтгаан бол ерөөдөө хоёр төрөлд авч үздэг. Архины шалтгаантай болон архины бус шалтгаантай. За эрэгтэй хүмүүсийн хувьд болохоор архины шалтгаан нь юу түгээмэл байдаг. За эмэгтэйчүүд болохоор архины бус шалтгаан жоохон давмгаалах гэдэг. За үүнд нь болохоор тархалт байдаг хамгийн гол шалтгаан. За үүний дараагаар чихрийн шижин, бамбаа эмгэгүүд, за цусны эмгэгүүд нь болохоор элэг өөхлөлтийг бас үүсгэж байдаг. Бие өвдөж байгааг мэдэхгүй ингээл яваал гүрийгэл идэг тийм ээ. Тэгэл хизээ хань хамгийн нөгөө эцсийн мөчтөл очиж нэг үзүүлдэг. Тэгэхээр үүнээс яаж урьдчилан сэргийлэх ёстой юм бэ? За тэгэхээр ялангуяа элэгний хувьд нөгөө зовир хожуу өгдөг. Тэгэхээр бид нэр ялангуяа 50-аас дээш насны хүмүүс бол жилдээ нэг удаа элгөө эхот харуулаа, дотор эрэгтнүүд эхот харуулахад ерөөдөө элэгний өөхлөлт, элэгний хатуурал энэ нэр бол элэгний эхоогоор оншилж явах боломжтой. За мөн дээрээс нь цусны биохими шинжилгээ өгөөд одоо хүмүүс айгуу сайн мэддэг алаа тасаатын төвшин үзүүлээд алаа тасаад гэдэг маань ерөөдөө элэгний эсийн хэвийн үйл ажиллагааг үнэлэх боломжтой гэсэн үг. Алаа тасаад өндөр гараад ирвэл элэгний эс задраад задрах явцдаа энэ хоёр ферментийг их хэмжээтэйгээр ялгаруулдаг гэсэн үг. Хэрвээ алаа тасаатын төвшин тань өндөр гараад ирэх юм бол элэгний эс чинь задраад задрах явцад энэ фермент нэх гараад байгаа юм байна. Миний ерөөхдөө элэгний үйл ажиллагаа жоохон муудаж эхэлж байгаа юм байна шүү гэж үзэх боломжтой гэсэн үг. Тэгэхээр жилдээ нэг удаа эхот харуулад
цэсний биохимийн шинжилгээ өгчих юм бол ерөнхийдөө илгэний өвчлөл болон илгэний одоо бусад эмгэгүүдээс урьдчилан сэргийлэх боломжтой. Оюун ихчийн хувьд хизээ хамгийн сүүлд одоо эхот харуулаа эмнэлэгт үзүүлв. Эмнэлэгт ер нь л баг л үзүүлээгүй дээ. Хамгийн сүүлд хизээ Хамгийн сүүлд нодлон үдийн хувьд л баг та нэг эхот харуулсан. Тэгээд гайгүй байна л гэжсэн бол. Тухайн орчин нөхцлөөс нь бас шалтгаалж яах гэсэн үг тийм ээ. Тэгэхээр одоо бусад тийм ээ хүмүүс маань бас элэг өөхөлдсөн хүмүүс байгаа шүү дээ. Болчт маань бие харилцан адилгүй хүний бие физиолог тийм ээ. Тэгэхээр одоо энэ илэгний өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийн тулд бид нар одоо яг ямар арга хэмжээ авах хэрэгтэй юм бэ? Юу хэрэглэх хэрэгтэй юм бэ өвдсөн тохиолдолд? За хамгийн ихэнд нь бол нөгөө амьдралын хэв маяг зөв болгох хэрэгтэй, эрүүл зөв хоолн, дасгал хөдөлгөөний тогтмол хэрэглэн. За дараагаар нөгөө нэг элэг гэмтээдэг, шалтгаан хүчин зүйлүүдийг арилгах хэрэгтэй. За мөн дээрээс нь бид нар элэгний өвчлөлөө сэргийлэх, одоо урьдчилан сэргийлэх боломжтой эм бэлтгэлийг одоо байнга тогтмол хэрэглэх боломжтой гэсэн үг. За тэгэхээр өнөөдөр та бүхэндээ би Химладараа компани 100% урмлын арилгатай элэг хамгаалах болон элэгний үйл арга дэмжих одоо үйлчилгээтэй Лифт 2 бүтээгдэхүүнийг санал болгож байна. За Лифт 2 маань өөрөө 100% урмлын арилгатай элэгний үйл ажиллагааг дэмжих мөн дээрээс нь элэг хамгаалах үйлчилгээтэй эмийн бэлтгэл гэж явдаг. За тэгэхээр элэгний үйл ажиллагааг дэмжихнээр үүн дотор маш олон одоо үйл ажиллагааг дэмжиж өчөж байгаа нөгөө хоргоожуулна. За мөн дээрээс нь элэгний хамгийн том нэг хэсэг болох цус ялгаруулдаг тийм. Тэгэхээр Лифт 2-ыг уснаар төсний үйл ажиллагааг дэмжин цус ялгаргалтыг нэмэгдүүлж өгнө. За мөн дээрээс нь элэг маань өөрөө уурга үйлдвэрлэлийг нэмэгдүүлдэг. Тэгэхээр уургийн дутагдaltaй ч юм уургийн алдагдaltaй хүмүүс, биеийн жингийн алдагдaltaй хүмүүс бас уургийн одоо уургийн хэмжээг нэмэгдүүлэх, булчингийн масаа нэмэгдүүлэхээр хэрэгжилж болно. За Лифт 2-ыг эмчлэх болон одоо элэгний эмгэгүүдийн эмчлэх болон урьдчилан сэргийлэхээр хэрэглэх боломжтой ийм бүтээгдэхүүн байгаа. Тэгэхээр одоо Лифт 52-ыг насан туршидт маань ямар заавар журмаар уух ёстой юм? Ер нь гаж нөлөө, сөрөг нөлөө байгаа юм уу? Ямар ургамал ороод тийм ээ? Ямар хүний ер нь ямар эд эрхтнүүдэд нөлөөлөх гэдгийг сайхан тайлбарлаж өгөө. За тийм. За Лифт 2 маань өөрөө зөв хөнгөлөний арилгатай бүтээгдэхүүн. За хамгийн гол үйлчилгээ нь бол антиоксидант үйлчилгээ гэж байдаг. За энэ бол антиоксидант үйлчилгээ нь элэгний эсийг хамгаалах. Ялангуяа элэгнээс мембраныг бэхжүүлж өгснөөр элэг гэмтэж байгаа бусад шалтгаан нөхцлүүдгээд одоо элэгнээс задрахаас нь сэргийлж өгнө гэсэн үг. За мөн дээрээс нь элгэнд одоо хоргоожуулах үйл ажиллагааг явуулдаг цитохром P450 гэж фермент байдаг. Энэ ферментийн хэвийн түвшинг нь одоо Лифт 2 маань байлгаж өгдөг гэсэн хэвийн байлгаж өгдөг. Одоо энэ капсултаа ч юм уу хайрцагтантай ч юм уу тийм ээ хичнээн ширхэгтэй ер нь хүмүүс яаж уух ёстой юм? За Лифт 2 маань дотроо 100 ширхэг шахамлтай. За Лифт 2 энгийн шахамлыг бол насанд хүрсэн болон 12-оос дээш насны хүүхдүүд хэрэглэх боломжтой бүтээгдэхүүн байгаа. За тэгэхээр 100 ширхэг шахамлтайг өдөрт 2 ширхэгээр 3 удаа удаан хугацаагаар тогтмол хэрэглэх боломжтой. За ялангуяа элэгний өвчлөлүүд бол ихэнх нь архаг хэлбэр шилжсэн байдаг. За мөн дээрээс нь одоо нөгөө элэг гэмтээдэг шалтгаануудтай одоо нөгөө арх дарс согтруулахундаа хэтрүүлэн хэрэгжилдэг. За мөн дээрээс нь эмийн бэлтгэлийг удаан хугацаагаар ууж байгаа хүмүүс, за мөн дээрээс нь хүнд өвчтөө архаг одоо удаан хугацаагаар эмчлэгдэж байгаа тийм хүмүүс биеийн ерхий байдлаа одоо сайжруулах, дэмжих зорилгоор хэрэглэх боломжтой. Элэгний өрөвсөлттэй гэдэг тийм ээ архагшуулахгүй тулд одоо нэг дэглэн барьдаг. Манай одоо орон нутгийнхан бол дэглэмийг бол барьж чаддаг бах. Одоо нөгөө тос өөхтөө зүйл хэрэглэхгүй гингүүд л одоо яалтчгүй мал дээр байгаа хүн нөгөө тос өөх хэрэглэн өрөмжөхийг эдэн гэдэг. За тэр бол ерөөхдөө элэгний өвчлөлийн яг аль зэрэгтэй байгаа вэ гэдгээс хамаардаг. За ялангуяа элэгний өвчлөлийн элэгний хатуурлын сүүлийн шатанд орсон хүмүүс бол маш нарийн одоо хоолны дэглэм мөн дээрээс нөгөө хөдөлгөөний дэглэм энэ гэдэг маш нарийн дэглэмүүдийг байрах шаардлагатай. За ерөөхдөө элэгний өвчлөлөөс урьдчилан сэргийлж байгаа арай хөнгөн хэлбэрт байгаа сэтрээгүй байгаа хүмүүс бол ерөөхдөө эрүүл зөв хооллолт, эрүүл амьдралын хэв маягийг барих хэрэгтэй гэсэн. За тэгэхээр үүн дотроо бол нөгөө нэг өглөө одоо үлэн байхгүй, өглөө босонгуудаа цайгаа уух хэрэгтэй. За мөн дээрээс нэг шарсан хуурсан хоол хэрэглэхгүй, хонсон хоол хэрэглэхгүй, давсны хэрэглээгээ хязгаарлах хэрэгтэй. За мөн дээрээс нарих тамхины хэрэглээгээ хасах хэрэгтэй. За малчин хүмүүс юм чинь нөгөө өдөрт идэвхтэй хөдөлгөөн бол
одоо бусад нэг Улаанбаатарт байгаа, офис байгаа, суугаа ажилтай хүмүүсийг бодвол арай харьцангуй идэвхтэй байдаг учраас тэрэн дээр нь харьцангуй гайгүй. Оюун эгчийн хувьд тийм ээ бас миний асуугаагүй манай тиймээс эмчээс авах зөвлөгөө өөр юу байна? Би одоо тэгээд юу яах вэ? Өдөрт 2 дуух юм уу юм? Та ингэн 2 ширхгээр өдөрт 3 удаа ууж хэрэглэнэ гэсэн. 2 ширхгээр үү? Нэг удаа юу? 2 ширхгээр өдөрт 3 удаа гэд нийт та өдөрт 6 ширхгийг ууж хэрэглэнэ гэсэн үг. Тэгээд өөх тустай юм хэрглэж болохгүй юу? За та яг уу одоогоор яг элгэний өвчний тийм зовир шинж тэмдэггүй учраас болно гэсэн. Яг одоо элгэний өвчлөл ингээд илэрсэн элгэний одоо бусад вирусын шалтгаантай халдваруудтай элгэний цирроз болон хатуурал эхэлсэн байгаа бол нэрийн дэглэм барих шаардлагатай. За эрүүл хүн учраас ерөөдөө эрүүл хэвийн иддэг хоолоо идэ яваад тахад болно гэсэн. Энэ бас төсөнд бас нөлөөлөх үү? Тий, элгэний чинь одоо нэг чухал үйл нь цөс үүсгэх, цэсний үйл ажиллагааг дэмжих гэсэн үг. Тэгэхээр левт 2 маань элгэний үйл ажиллагааг дэмжиж өгснөөрөө цэс болон ялгаруултыг дэмжиж өгснөөр цэс маань өөрөө хоол боловсруулалтанд оролцдог. Ялангуяа бидний идж байгаа өөх төстэй хоолундыг задлах үүргийг цэс маань гүйцэтгэж. Цэс өтгөрөлттэй гэдгийг намайг тэгэхээр энийг яхаар гайг болох. За энэ бол яг тийм цөс шингэлэх бол юм биш. Ерөөд элгэний үйл ажиллагааг дэмжиж өгснөөрөө цэсний ялгарлалтыг сайжруулж өгнө гэсэн. Хэрвээ та яг цэсний бүр өөрчлөлттэй байх юм бол цөс хайлуулах, цөс хөөх юмнуудыг давхар нэмэлтээр ууж хэрэглэнэ гэсэн. Биднийг бас телевизээр үзэж байгаа үзэгчд маань бас энэ лив 52 имийг авахыг хүсэж байвал тийм ээ хаанаас авах боломжтой хөдөөр нутгийн малчт манаас тэр бүр им тариа аваад ахад бас хүндрэл бэрхшээл их байдаг шүү дээ тийм ээ. За ялангуяа хөдөөр нутгийн малчт болон хэрэглэгчд бол Улаанбаатар хотын бүх имээсэн. За мөн дээрэс нь лив 2 маань орон нутгийн бүх имээ сангуудаар худалдаалагддаг. Тэгэхээр та нэг авахдаа 2-3 ширхгээр нь аваад нэг сарынхаа хэрэглээ ингээ авах боломжтой. За мөн дээрээс нь та одоо бусад телевиз үзэж байгаа хүмүүс бол элгэний өвчлөлтэй холбоотой зөвлөгөө мэдээлэл авахыг хүсвэл доор гарч байгаа утсаар хандаад за энийг нь яаж уух уу, ямар одоо өвчний талаар зөвлөгөө авах уу, эсвэл нөгөө нэг бусад элмүүдийн талаар ч юм уу авахыг хүсвэл доор гарч байгаа утсаар холбогдоод зөвлөгөө мэдээлэл авах бас боломжтой байгаа шүү. За баярлалаа. Бидний урилгыг хүлээн авсанд. За үзэгчдээ малчтын эрүүл мэнд нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар энэ хүрээд өндөрлж байна. Бид энэ удаагийнхаа дугаарыг Төв аймгийн Эрдэнэ сумаас хүргэлээ. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.